Сайн байцгаана уу? Та бүхэндээ сургалтын менежер, суралцагчдын өмнөх хичээлийн жилүүдийн үнэлгээг хэрхэн эсээсээс татах, мөн анги удирдсан багшаас өмнөх хичээлийн жилийн дутуу үнэлгээг нөхөж оруулсан байвал хэрхэн баталж эсэс рүү илгээх видео заавар хичээл өргүүлж байна. Юун түрүүнд сургалтын менежер төгсөл цэцэсний суралцагчийн үнэлгээ хэсэг рүү орно. Үүнд анги бүлгээр нь тухайн суралцагчийн дүнг эсээсээс татах эсвэл суралцагч тус болгоноор нь татах боломжтой талбар харагдана. Яг энэ цэс нь анги удирдсан багш нар байдаг бөгөөд сургалтын менежерээрээ татуулж болно. Эсвэл анги удирдсан багш өөрийнхөө эрхээр олж ангийн суралцагчдын өмнөх жилүүдийн үнэлгээг эсээсээс татах бүрэн боломжтой. Өмнөх жилүүдийн үнэлгээг бүрэн татсны дараагаар анги удирдсан багш нар хувийн хэрэгтэй тулхан эсээсээс орж ирсэн дүнгууд үнэн зөв, дутуу байгаа эсхийг шалгана. Ингээд эсэс дээр дутуу болон буруу үнэлгээ орж ирж байгаа тохиолдолд тухайн анги удирдсан багш нөхөн оруулж мөн засварлана. Анги удирдсан багшийн засварлсан болон нөхөн оруулсан үнэлгээ сургалтын менежерийн төгсөлт цэсний өмнөх жилийн үнэлгээ хэсэгт орж ирнэ. Үүнд үнэлгээ нөхөн илгээсэн багшийн анги бүлгийг сонгоход сургалтын менежерт ямар суралцагчийн хэддүгээр ангийн дүнг хэдээр засварлсан хэсэг харагдана. Үүнийг баталж эсэс рүү илгээхдээ үнэлгээ илгээх төвчин дээр дарна. Хэрвээ засварлсан дүн байвал өмнөх жилийн үнэлгээний хэсэг харагдах ба өмнөх жилд эсэс дээр хэд гэсэн үнэлгээтэй байгаа мөн тухайн дүн эсэсээс устгахгүй гэсэн төвчтэй харагдана. Харин нөхөн илгээж байгаа тохиолдолд өмнөх жилд үнэлгээ бүрдгээгүй засварлсан үнэлгээ ба 7 хоногийн судлах цагууд нь харагдана. Ингээд та уг засварлсан үнэлгээг эсэст засах төвчин дээр дарснаар эсэс системд суралцагчийн нөхөн оруулсан дүн амжилттай бүртгэгдэнэ. Эсэс системд амжилттай бүртгэгдсэн үнэлгээнүүд бүгд ногоон хөнгөөр ялгагдаж харагдана. Анхаарал тавьсанд баярлалаа.